За сайн байцгаана уу хүмүүс те. За бид эрх зүй гэсэн одоо шинэ бүлэг нэг жагуулгыг судалж эхэлсэн. За энэ агуулгыг судлахдаа эрх зүйн харилцааны тухай зарим нэг ойлголтыг гүнзгийрүүлж тайлбарлах шаардлагатай байна. За өнөөдрийн одоо бид нар агуулга дэмжих видеогоор эрх зүйн харилцаа, эрх зүйн факт гэж юу вэ гэдгийг бүтээлгэрүүлэн багш та нарт тайлбарлаж өгье. За ер нь бол эрх зүйн харилцаа гэж юу вэ гэдгийг бид одоо синхрон хичээлээр бол ойлгосон байх гэж бодож байна. За нэмэлтээр ер нь тайлбарлаж хэлэхэд эрх зүйн хэм хэмжээ болон амьдралын тодорхой нөхцөл байдал улмаас за харилцан субъектив их үүрэг бүхий одоо эрх зүйн тодорхой субъектүүдийн хооронд үүссэн нийгмийн харилцааны хууль зүйн хэлбэр байдаг. За тухайлбал эрх ба үүрэг эрх чөлөө ба хар үзлэхээр дамжин илэрч эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдсан хамгаалагдсан байдаг харилцааг одоо эрх зүйн харилцаанд хамаар болон үзнэ. Ингэхлээр эрх зүйн харилцаа гэдэг нь эрх зүйн хэм хэмжээнд тусгагдсан хууль зүйн факт бий болоход хууль зүйн эрх үүргээр илэрхийлэгдсэн субъектүүдийн хууль зүйн холбоо юм а гэж ойлгогдож байна. За ер нь бол эрх зүйн харилцаа гэдэг нь хууль зүйн үүднээс одоо бий болдог, зохицуулагддаг харилцаа гэж ингэж ойлгох хэрэгтэй байна. За эрх зүйн харилцааны тул үндсэн шинжүүд нь юу вэ гэвэл за нэгдүгээрт нь ер нь бол эрх зүйн харилцаа нь ямагт одоо хүсэл зориг оюун санааны элементүүдийг өөртөө агуулдаг. За эрх зүйн харилцаа нь эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж, зөвшөөрөгдөж, хамгаалагдсан байдаг. За мөн эрх зүйн харилцааны үндсэн агуулга нь эрх зүйн харилцаанд оролцогч талуудын эрх үүргээр тодорхойлогдсон юм хоёр талын харилцаа байна. За мөн эрх зүйн харилцаа нь субъектүүдийн хоорондох юм хууль зүйн холбоо байдаг. За субъектүүд гэхээр зэрэг бид бол одоо иргэн буюу одоо тэг хуулийн этгээд гэж одоо мэдж байгаа. За эрх зүйн харилцаанд оролцогч талууд нь субъектийн эрхтэй буюу одоо эрх зүйн чадвар чадамжтай байна. Өөрөөр хэлбэл эрх зүйн одоо субъект нь чадвар буюу чадамжтай байдаг гэж бид нар бол өмнөх хичээлүүдэд бас судалсан байдаг. За тэгвэл эрх зүйн харилцаа нь нийгмийн бусад харилцаануудаас юугаар ялгаатай вэ гэхээр зэрэг нэгдүгээр за хүсэл зоригийн шинжтэй байдаг. За хоёрдугаарт нь аль талынх нь эрх үүргийн тэнцлээс үүдэн бий болдог. За мөн за хууль зүйн фактад үндэслэлсэн байдаг. За мөн төрийн хамгаалалтад байдаг. За хуулийн дагуу одоо явагддгаараа одоо өөр агуулгыг бол багтаасан байдаг. За тэгэхээр зэрэг эрх зүйн харилцааны үндэс бол ерөнхийдөө л одоо хууль зүйн үндэслэл, за хууль эрх зүйд үндэслэлсэн харилцаа зохицуулалт байдаг байх нэ гэж ингэж ойлгох хэрэгтэй байна. За эрх зүйн харилцаа нь бол дараах төрлүүдтэй байна. За юу гэхээр зэрэг эрх зүйн харилцааг бол бид нар салбарын шинжээр захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй, гэр бүлийн эрх зүй, экологийн эрх зүй гэх мэтээр ийм одоо салбар эрх зүйг бол одоо судалдаг. За ингэж ангилдаг байна. За эрх зүйн чиг үүргийн шинжээр нь болохоор зэрэг зохицуулах буюу хамгаалах одоо ийм үүрэгтэй гэж авч үзэж байна. За зохицуулах үүрэг нь юу вэ гэхээр зэрэг ерөнхийдөө нийгмийн харилцааны хөгжлөлтийг хангахад чиглэсэн харилцаа хэлж байхад хамгаалах гэдэг нь за зохицуулах харилцааг хамгаалах үүднээс одоо төрийн зохиох байгууллага галбан тушаалтны идэвхтэй үүрэг хориг хязгаарлалтын үндсэн агуулгыг нь илэрхийлж байгаа харилцааг бол хамгаалах харилцаа гэж хэлдэг байна. За мөн одоо бидний нэг шинээр ойлгох бол одоо хууль зүйнийг ойлголт бол хууль зүйн факт гэдэг нэг юм ойлголтыг тухай мэдэх шаардлагатай байна. За хууль зүйн факт гэдэг нь эрх зүйн хэм хэмжээний дагуу эрх зүйн харилцаа үүсэх, өөрчлөгдөх мөн дуусгар болох зэрэг эрх зүйн үр дагаварт хүргэж байгаа амьдралын тодорхой нөхцөл байдлыг хэлдэг байх нэ. За хууль зүйн фактыг одоо хүсэл зоригийн шинжээр нь за хууль зүйн үйл явдал буюу казус за мөн эрх зүйн зан үйл гэсэн ийм одоо хоёр байдлаар ангилдаг байх нь. За хууль зүйн үйл явдал буюу казус гэдэг нь болохоор тохиолдол гэсэн үг юм байна. Тэгэхээр энэ нь юу вэ гэсэн үг вэ гэхээр зэрэг хүний хүсэл зоригоос гадуур бий болж хөгжиж байгаа одоо байгалийн үзэгдэл байдаг бол зан үйл нь бол хүний хүсэл зоригийн дагуу ухамсартай хийгдэж байдаг ийм үйл байдаг. За тухайлбал за хүүхэд төрөх тодорхой наснд хүрэх өвчнөө улмаас одооноос барах аянга бууж төмөр гарах хүн хэлцэх хугацаа дуусах гэх мэт нь бол ийм хууль зүйн үйл явдал буюу казус гэдэгт хамаарагдаж байна. Харин
Эрх зүйн зан үйл гэдэг нь болохоор зөвхөн хүний зан үйлийн илрэл учраас нөхцөл зэргийн дагуу бий болдог. За энэ нь мөн цаашаага юу гэж ангилагдчих вэ гэхээр зэрэг за нөгөө хууль эрх зүйн хэмжээнээс шаардлагад тохирч байгаа эсхээсээ хамаарат эрх зүйд нийцсэн үйлдэл, эрх зүйд нийцээгүй үйлдэл гэж ангилагддаг байна. За эрх зүйд нийцсэн үйлдэл гэдэг нь болохоор зэрэг энд бол хууль зүйн акт орж байна. За хууль зүйн акт гэдэг нь ерөөсөө л хууль зүйн тодорхой үр дагаварт хүрэх гэж чиглэгдсэн идэвхтэй юм үйл ажиллагаа шийдвэрүүд байна. За энэ нь нэг талын байж болно, мөн хоёр талын байж болно гэж ангилж байна. За хууль зүйн явдал гэдэг нь болохоор зэрэг альва этгээдийн хүсэл зорилгоос үл шалтгаалж хууль зүйн үр дагавар үүсгэж байгаа үйлдэл. За жишээлбэл зохиогчоос өөрийн бүтээлээ хэвлэн нийтлэх худалдаа авахад ямар нэгэн эд ба мөнгө солилцох гэх мэтэр өөрөөсөө үл шалтгаалсан ийм үр дагавар бий болдог байна. За эрх зүйд нийцээгүй үйлдэл гэдэг нь ерөөсөө л эрх зүйн зөрчил буюу гэмт хэргийн шинжтэй үйлдэлүүд байна. За мөн гэмт хэргийн бус шинжтэй үйлдэлүүд энд орж байна. За хамгийн гол агуулга нь юу гэхээр зэрэг энэ харилцаанаас үүдэж ялж шийтгэл бол хүлээдэг байна. За эрх зүй зөрчсөн явдал гэдэг нь болохоор зэрэг эрх зүйг зөрчсөн нийгэмд хор аюултай зэрэг гэмт хэргийн шинжээг агуулдаг боловч зарим тохиолдолд гэм буруу нь өвөсгдсөн үйлдэлийг хэлдэг байна. За эрх зүйн зөрчсөн явдалд бол ял шилтгэл хүлээлгэхгүй харин хууль зүйн хариуцлага хүлээлгдэг юм байна. За ингээд энэхүү ойлголтуудыг та бүхэн маань дэлгэрүүлж үзээд агуулгааг гүнзгийрүүлэн судлаарай. За ингээд багшаахаа хичээлийг идэвхтэй сонссонд баярлалаа хүүхдүүдээ.